За шинэ ерөнхий сайдыг эдийн засгийн ноцтой нөхцөл байдал өгдөж байгаа. Персийн булангийн дайнтай холбоотойгоор одоо маш том хүндрэлүүд бий болж байна. За аж үйлдвэрлэлд шаардлагадаг нефт химийн бүтээгдэхүүний хомсдол ормозын хоолойноос болж гацж байгаа. Тийм учраас одоо дэлхийд даяар аж үйлдвэрлэлийн нэлээд ностой хямрал бий болно. Нефт бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл бол энэ дэлхийн нийт одоо үйлдвэрлэлийн чинь 6% байдаг. Энтэй холбоотойгоор ажилгууд л дэлхийд даяар бий болох юм байна. Дээрээс нь хүнсний хомсдол бий болно. Ягаад гэвэл карбамид буюу одоо нефт газаас гаргаж авдаг азотын бордоо 3.1 нь ормозын хоолгоор явдаг. Үүнээс болоод одоо гацсантай холбоотойгоор энэ карбамидын үн 40% өссөн байгаа. Үүнээс шалтгаалж одоо энэ бордоо хомссонтой холбоотойгоор энэ хүнсний хямрал дэлхийд даяар бий болох юм байна. За нефтийн үн 2 дахин өсөж байгаа. Жишээ нь одоо өнгөрсөн сард $688 байсан дизель түвшний үн яг энэ сард $1385 болж яг 1 дахин өссөн байна. 1 дахин. Үүнээс шалтгаалаад төмрийн хөдрийн одоо голборлолт 40%, нүүрс 40%, зис 30%, алтны олборлолт одоо 20% шууд одоо зардлын өсгөөд ингэж явах нөхцөл байдал бий болж байна. Үүнтэй холбоотойгоор манайх уул уурхаан орон учраас энэ төсвийн орлого гацах одоо багасах ийм одоо нөхцөл байдал руу орж байна. Энэ жил дээрээс нь дахиад бид нар оюу толгоон $2 тэрбум бид нар энэ 34% төлбөр болох зээл болох $2 тэрбум бид нар энэ жил төлнө. Дээрээс нь $600 сая хүүгийн төлбөр бас төлөх ёстой. Энэ бол асар том одоо зардал байгаа. Энэ бол одоо төлбөрийн тэнцэл маш хүндрэл бий авчирна. Тэгээ орлого тасардаг, төсвийн төлбөрийн тэнцэл мууддаг. Тэгээ дээрээс нь одоо энэ уулуурхаас олж байгаа орлого нь багасдаг. Энээс шалтгаалаад маш том одоо асуудлууд бий болж байгаа. Ханш унана, бараа бүтээгдэхүүний үн өснө, долларын ханш, валютын ханш өснө. Шатхууны үн өссөнтэй холбоотойгоор ард иргэдийн хэрэглээ тэр одоо бүх зүйл өснө, буур бухимдал бий болно. Энэ бүх зүйлээс болоод өнөөдөр энэ асуудал чинь нэлээд хүндрээд ирэх юм байна. Тийм ч учраас одоо энэ хүндрэлийг харсан учраас эдийн засагч ерөнхий сайд Зандан Шатарн за ер нь энээсээ холдъё гэж бодсон байх. Ийм л одоо асуудлууд бий болох нь тэгээ энэ дээр одоо ямар юм шийдэх юм бэ? За нэмэс сэрийн учрал гişүн хариулъя. За бодит нөхцөл байдлыг бүрдүүлж гişүг тодорхой хэллээ. Энэ олон улсын мөргөлдөөн эдийн засгт үүсэж байгаа эрсдэл бол шууд тоон дээр илэрж байгааг та бүхэн бол мэдж байгаа. Одоо өнөөдөр за би бас эдийн засгийн хөгжлийн сайд байсан тухайн үед бас төсвийн өрөө оруулж ирж явах цаг үе санаж ин л та. Жишээ нь дэлхийн зах зээл дээр нэг баррел газрын тосны үн 2 дугаар сард л 67 байсан шүү дээ. Өнөөдөр 112 бараг болчиход байна шүү дээ. Тэгээ цаашдаа бол энэ оны төгсгөл хүртэл бол 150-аас 200 Америк доллар хүртэл өсгөр ийм одоо байна нөхцөл байдал. Тэгэхээр газрын тосны бүтээгдэхүүний үн өснө гэдэг бол үнийн өсөлтийг хөөргөднө. Тэгэхээр энэ бензин шатхууны үн чинь өөрөө бүх юмны үн. Тийм учраас бол яг энэ ковидын нөхцөл байдал шиг одоо биднийг томоохон сорилт хүлээж байна. Тэгэхээр ийм сорилтын үед бол илүү хурдтай ажиллах арга хэмжээнүүдийг авах бол шаардлагатай байна. Тэгэхээр дэлхийн улс орнууд бол энэ үндэсний сүрэн төсвөрлөх чадвараа бэхжүүлэх зорилгоор ийм шуурхай штабуудыг байгуулж ийм онцгой тохиолдол гэж үзээд зарим улс орнд хүртэл онц байдал хүртэл тогтоогод ажиллаж байгаа ийм цаг үед бас ерөнхий сайдын энэ өндөр хариуцлагатай албыг авах үүргийг бас олонхыг бүрдүүлсэн манай намын нөхөд маань намын даргын хувьд ажиллаашаа гэдэг ийм л одоо үүрэг даалгавар өгсөн. Тэгэхээр энэ сорилтыг бол одоо давж туулахын тулд ажиллана. Би өнгөрсөн хугацаанд бол их хурлын даргаар ажиллаж байхдаа за Оросын холбооны улсад бүгд нар хятад ард улсад бол айлчил хийж бас тодорхой асуудлуудыг бас байр суурьаа илэрхийлж байсан. Тэгэхээр нийлүүлэлтийг бол зогсоохгүй. Хятад урд сүүл би очиход бол говийн бүс дээр энэ томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа учраас шатхуун хангалтыг
одоо хятадаас 30% шийдээч. Нийлүүлэлтийг огт битгий таслаач гэдэг байр суурийг бол бас тодорхой илэрхийлсэн. Одоо ерөнхий сайдын хувьар бол энэ хоёр хөрштэй энэ хэлэлцээрүүдийг үргэлжлүүлнэ. Оросын холбооны улсдаа бол энэ хэлэлцээрээ үргэлжлүүлээд явна. Мэдээж иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд бол засгийн газар шаардлагатай гэж үзвэл бол зарим салбарт тодорхой татаасуудыг өгөх, үнийн өсөлттэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгө дутагдж болцсохгүй байгаа бол эдийн засгаа илүү одоо халаах бодлого хэрэгжүүлнэ. Тийм учраас зарим одоо эдийн засгийг халаах, ажлын байр нэмэгдүүлэх, өрхөө орлого нэмэгдүүлэх салбарууд дээр бол засгийн газраас баталгаа гаргах, эргэлтийн хөрөнгийн зээлийг нэмэгдүүлэх чиглэл рүү бол анхаарай гэдэг ийм бодолтой бол байна. Мэдээж их хурлын дараагаар ажиллаж байхад бол Монгол банкнаас энэ шатгуун импортлогчноос зориулж тусгай ханшаар валют олгох, эсвэл нөгөө форвард хэлцээр хийх замаар ханшийн савлгаанаас хамгаалах асуудлууд дээр бол нийлээдгүй болоо ярилцсан. За тэгээ одоо их хурл дээр бол засгийн газраас өргөн мэдүүлчихэд байгаа хууль бол орж ирж байгаа. Тэгэхээр энэ бол энгийн одоо бусад одоо энгийн цаг үе шиг бол ерөөсөө биш. Тэгэхээр ер нь одоо бид нэр сөрөг хүчинтэйгээ биш асуудалтай шууд нүр тулж байгаа. Тийм учраас бидний хамтын ажиллагаа бол би чухал байна гэж харж байна. За ялангуяа манай одоо инфляц 2 оронтой тоонд хүрээгүй гэдэг мөртлөө 430 бараа бүтээгдэхүүнээс чинь 10 хүрэхгүй бараа бүтээгдэхүүний үнэл өрхөө орлого шууд нөлөөлж байгаа шүү дээ. Тийм учраас өргөн хэрэглээний бараа тэр дотроо эм тариа эмнэлгийн хэрэгсэл за тэгэл хүнс шатхуун гэдэг тодорхой өрхийн амьдрал шууд нөлөөлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн одоо үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах арга хэмжээнүүдийг авна. Ялангуяа эм эмнэлгийн хэрэгсэлтэр бол шууд ханган нийлүүлэгчээс гэрээ хилцэлийг асуудлыг өмнө нь одоо эдийн засгийн сайд байхдаа явуулж ирсэн. Тэгэхээр энэ ажлаа бол үргэлжлүүлнэ. Тэгээ хурдтай шуурхаал одоо ажиллаж гарна гэдгийг хэлий. Цогц арга хэмжээгээ танилцуулна.